Эвтэй дөрвөн амтан. Эрт үеийн цагт халуун дулаан бүрдсэн орны сайхан шугуйд тагтаа шувуу, туулай, сармөгчин болон заан дөрөв олон жилийн турш хамтдаа амьдран сууж байжээ. Тэр дөрөв эвтэй сайхан байдаг байсан ба нэгэн өдөр хэн нь ах болохоо мэдэж ах болсон нь дүү нартаа тэтгэн дүүнэр нь бусад ах нараа хүндлэн тааллаар нь явъя гэж хэлэлцээд бибисээ хэн нь ах болохоо асуулцаж гин. Тэнд нэг том мод ургаж байсан тул заан тэр модыг зааж намайг балчир байхад энэ мод надтай чацуухан байсан ба би шөргөөдөг байв гэжээ. Үүний хариуд сармөгчин хэлв. Намайг бяцхан байхад энэ мод тоглож дүүлэх мөчөргүй надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамаа халахалдаг байсан гэв. Гэтэл туулай ийн хэлв. Намайг баг байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв гэжээ. Харин тагтаа хэлж гин. Сүмбэр уулыг дов байхад сүн далайг шалбайг байхад би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унгаасан билээ. Тэгээд энэ мод ургасан юм гэж гин. Тийм ярилцсан хамгийн ахын тагтаа удаах дүүн туулай. Туулайн дүү сармөгчин отхон дүүн заан болж таарчээ. Дүүн ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тул заан сармөгчнийг хүндэлж нуруунд дээрэн гаргав. Харин сармөгч нь туулайг ахаа гэж мөрөн дээрэн гаргав. Туулайн тагтааг ахаа гэж мөрөн дээрээ гарган тагтаа том модны жимсэнд хүрч дүүнартаа тараан өгч эдэцгээв. Ийхүү энэ дөрвөн амтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй нартай байснаар эвтэй дөрвөн амтан хэмээгдэх үлгэр бий болсон билээ. Долоон өндөгтэй доглон шаазгаан үлгэр. Эрт үрд цагт нэг шаазгай алтан уляасан дээр аятай сайхан амьдарч байжээ. Тэр 7 цагаан өндөгтэй юмсан ч гэтэл арагт шар үнэг нэг өдөр жартхай нүдэ жаргалзуулж урт сүлэн шарвалзуулж ирээд шаазгай хүү яасан олон хөрхөн өндөгтэй юм бэ? Нэгийг нь надад өгөөч гэж гуйжээ. Шаазгай хүү өндгийг нь үнэг идэх гэж байна гэдгийг мэдээд
Өндгөө өгөхгүй. Би өндгөндөө хайртай гэв. Арга тушаар үнэг шүдээ ярилцуулан. Тэгвэл би газрын холоос тоос манруулж алтан улаасыг чинь хуг мөргөөд алтан уургийг чинь тас мушгаад хайртай өндгийг чинь хамаад аван дохо гэхэд шаазгай хүүгийн бор зүрх нь пал цохилж айгаад нэг өндгөө өгөөд явуулчихжээ. Маргааш нь бас нөгөө л арга тушаар үнэг үүгээр түүгээр юм өнөртөн шиншилж жир шогссоор ирээд шаазгай хүү яасан олон хөөрхөн өндөгтэй юм бэ? Нэгийг надад өгөөч гэж гуйжээ. Шаазгай хүү та өчтөр авсан өндгөө яасан юм бэ? Одоо би өгөхгүй гэжээ. Үнэг газрын холоос тоос манруулж алтан улаасыг чинь хуг мөргөөд алтан уургийг чинь тас мушгаад аавна гэхэд нь шаазгай хүү айсандаа дахиад нэг өндгөө өгч гэж гин. Арга тушаар үнэг ингэж шаазгай хүүгийн 7 цагаан өндгийг өдөр бүр нэгээр нь зөөж идсээр байгаад ганцхан өндөгтөө үлджээ. Шаазгай хүү ганц өндгөө тэрвээд өндгийг минь нөгөө үнэг хизээрч аваад явах болтоо гэд уйлж суутал нэг хулган гүйж ирээд та юунд ингэж уйлавэ гэж асуухад шаазгай би уйлалгүй яах вэ? 7 хөрхөн цагаан өндөгтөө сайхан амьдарч байтал арга тушаар үнэг өдөр бүр ирж өндгийг минь зөөж идсээр байгаад ганцхан өндөгтөө үлдээлээ гэв. Хулган та юунд өндгөө өгсөн юм бэ гэхэд шаазгай хүү нэг л өндөгтөө үлдсэн тухайгаан ярьж өг. Хулган эртхэн шиг энэ тухай мэдсэн бол чамд нэг арга зааж өгье гэв. За тэр үнгийг хүрээд ирвэл газрын холоос тоос манруулж ирэх түр ажин аль вэ? Алтан улаасыг минь мөрөгдөг ивэр чинь аль вэ? Алтан уургийн минь тас мушигдаг гар чинь аль вэ гэж асуугаарай. Хин энэ үгийг зааж өгөв гэж асуувал намайг хэлсэн юм гээрээ. Тэгээд өндгөө битгий өгөөрэй гэжээ. Маргааш нь арга тушаар үнэг чихээ сотойлгож нүдээ жартайлгасаар үүгээр түүгээр юм өнөртөн шиншилж жир шогшсоор шаазгай хүү надад нэг өндгөө өгөөч гэж гуйжээ. Шаазгай хүү чи миний хамаг өндгийг минь идэж дуусгасан. Үлдсэн ганц өндгөө яасан ч өгөхгүй гэж уйлахт нь үнэг хамраа сортгонуулж сэрвэнийхээ үсийг босгоод газрын холоос тоос манруулж алтан улаасыг чинь хуг мөргөөд алтан уургийг чинь тас мушгаад хайртай өндгийг чинь аваад явна гэхэд шаазгай хүү таны газрын холоос тоос манруулдаг туурай чинь аль вэ? Алтан улаасыг минь хуг мөргөдөг ивэр чинь аль вэ? Алтан уургийн минь тас мушигдаг гар чинь аль вэ гэж гин. Үнэг шүдээ ярилцуулан шүлсээ савируулж хумсаараа газар маажин байж энэ үгийг хин чамд зааж өгв? Тэр амьтан чинь хаана байна гэсэнд би өөрөө бодон бодол оров. Унтан ухаан оров. Санан санаа төрөв гэж хариулжээ.
Үнэг: "Хэн зааж өгснийг хэлэхгүй бол би чамайг үнэгний 13 мэхээ хэрэглээд бариад идэндээ" гэж сүрдүүлсэнд Шаазгай аргагүй болж айхдаа тэр нүхэнд байдаг огтон зааж өгсөн гэд хэлчихэж гин. Үнэг өнөөх охтны нүхний амсар дээр очиод охтныг дууджээ. Охт нь: "Би хогоо цэвэрлэж байна" гэв. Гэтэл үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Охт нь: "Би толио арчиж байна" гэж гин. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Тэгэхэд нь охт нь толгоогоо цухуулгаж гин. Тэгэхэд нь үнэг: "Толгой нь ийм хөөрхөн юм чинь цээж нь ямар хөөрхөн бол" гэхэд нь нөгөө охт нь цээжээ гаргажээ. Гэтэл үнэг: "Цээж нь ийм хөөрхөн байгаа юм чинь бүхс нь ямар хөөрхөн бол" гэж гин. Тэгэхэд охт нь бүхсөө гаргажээ. Гэтэл үнэг: "Бүхс нь ийм хөөрхөн байгаа юм чинь сүүл нь ямар хөөрхөн болоо" гэсэнд охт нь сүүлээ гаргажээ. Үнэг хэлв: "Ийм хөөрхөн биетэй юм хатан дээгүүр бүг гүйх нь яасан хөөрхөн бол" гэсэнд охт нь бүг гүйх гэтэл үнэг өмхөөд авчээ. Ингэхт нь охт нь: "Өмөр гэж идвэл өмхий байдаг юм шүү. Ангар гэж идвэл амттай байдаг юм шүү дээ" гэсэнд үнэг охтны хэлсэн ёсоор ангар гэж идэх гэтэл амнаасаа охтныг алдаад явуулчих гинэ. Энэхүү үлгэрээс ямар сургамж авч болохыг хамтдаа ярилцъя. Охт нь тунгаан бодох чадвараараа залт үнэгний мэхийг илрүүлж Шаазгайд арга зааж өгсөн. Гэвч Шаазгай тунгаан бодох чадвар муутай тул үнэгний мэхэнд дахин орж байна. Үлгэрт Шаазгайг доглон гэж онцолсон нь Шаазгайн ухаан тунгаан бодох чадвараар сул байгааг илэрхийлжээ. Залт үнэг охтныг мэхэлж нүхнээс нь гаргаж холдуулж улмаар өмхөж чадсан. Энэ нь зайл мэх гэдэг ямар аюултайг мөн ойворгон хөөрөө зан ямар гай тарьж болохыг харуулж байна. Гэвч охт нь үнэгний залийг өөрт нь хэрэглэж түүний амнаас мултран гарч чадсан. Үүнд бас л тунгаан бодох чадвар нь тус болж буй хэрэг шүү.